Хооллох соёл гэдэг бол маш суралцах чухалтай хувь хүнээ бас тийм соёл хэв ёс суртахуун юм л да. Тийм болохоор суралцах чухалтай байхаа гэж би бодож байна. Юунаа урд одоо бид нар хооллох бол нэг зүйлийн жаргал. Тийм энэ байгаль ертөнц ийм сайхан орчин ахуй бид нарыг амьдран орчих нөхцөлийг бүрдүүлжээ. Ингээд бид нар өөрснөө шармайлт гаргаад ажиллаад түүнийхэн хариуд нь бид нар одоо сайхан идэх хоол одоо амьдрах нөхцлүүдийг олж авч байна. Тэгээд эднийхэн одоо хайртай хүмүүстэйгээ, гэр бүлийнхээ хүмүүстэйгээ, найз нөхдөйгөө хуваалцахд бол маш сайхан явдал шүү дээ. За энэ үед бид нар баярлж талархсан сэтгэл юм уу? Тийм өөдрөг сайхан сэтгэлтэйгээр хоол идэж байхад бол энэ бол их сайхан жаргал юм аа. Энэ үед бид нар нам дуунаар ярилцаж баяртай сайхан зүйлийг ярилцах. Тэгээд одоо сэтгэл өөдрөгөөр хоол идвэл бид нарт одоо эрүүл мэндэд их тусдим болно шүү. Харин тийм баяртай биш одоо уурлуулах, уур хүргмээр юмнуудыг ярилцахгүй бол сайн. Нин илүү хүүхдүүдийг шүүмжилж, ерөөсөн болохгүй хүүхдүүдийг сургааж болохгүй хоолны ширээн дээр бид нар зөвхөн баяртай байх ёстой гэдгийг ойлгоорой. За тэгээд хоол идэж байхад бол бас айл гэр болгонд л тийм зохимжээн ёс журам гэдэг юм уу, журам гүрэн байдаг шүү дээ. Хоол идэж байхдаа бити телевиз үзээ, бити гар утсаараа наадаж бай, сэтгэл гарган хооллож байгаарэ. Харин хам хүм бити хооллож ингээд нэг сайхан хэвшил дадгалыг бий болгочихвол та эндээс их олон сайхан юм хүртэн шүү дээ гэж би бодож байна. За тэгээд цааш нь аваад хэлэх юм бол дээр үеч юм бол мах идүүд магнаг өмсөл жаргалаа гэж үзчихсэн. Одоо бол энэ цаг нэгтээ өнгөрсөн гэдгийг ойлгоорой. Тэгээд бид нар эрүүл мэндийн тухайтай суралцаад олон төрлийн хоол хүнсийг одоо өөрийн гараараа хийж идээ. Тийм хоол голохгүй тийм ээ байвал бид нарын эрүүл мэндэд их сайн суурь болно шүү дээ. За цааш нь дөрөвд нь аваад хэлэх юм бол хооллохтаа бас нэг зохих тийм дистар алилттай байвал эдэн бидний эрүүл мэнд бидний таргалах турахад одоо их холбогдолтой юм л да. Эхлээд хоол идэхийнхаа өмнө ч гэдэг юм уу хамаг эхлээд одоо бид нар тэр нэг помидор юм уу тэр төвд тааш хуанга өргөсдөг юмхийг за тэгвэл жимснээ төрөлч юм уу одоо зүгээр ногоо тэгвэл шөл иймэрхүү юмыг урталт нь идэх хэрэгтэй. Шөлийн арталт нь уух, урталт нь идэх хэрэгтэй. За ингэснээр дараагаар одоо ногоо махтай ногоогоосоо тэгээд одоо бид нарын гол хоол болох одоо гурил будаа одоо юу байдığım одоо мантуу одоо ийм зүйлүүдээ идээ. Тэгээд хамгийн сүүл рүүг нь л махнай төрлийн хоолыг л идвэл таарах байх. Энэ нь ямар учиртай юм бол эхлээд ногооны төрөл идэхээр витамин С юм уу витамин төрлүүд нь одоо эвдрэлт ходоодны хүчилд эвдрэх ходоодонд удаан байхгүй ухтаараа эвдэрчдэг байхгүй. Энэ эвдрэлийг сэргээлэх юм. Тэгээд одоо түүний шингэлтийн нь одоо сайн болно. Энерги нь хитэрэхгүй, таргалахгүй байх ийм их тусламжтай байд юм л да. За тавд нь аваад хэлэх юм бол одоо бид нар хоол идэх бол одоо энэ бүдүүлэг хоол хүнсийг идвэл одоо гидсэн замаараа хорыг тайлнаа. Усыг зогсдог хэрэгтэй шээсээрээ хор тайлнаа. За ингээд сайхан намуухан ярилцаж байхад бол сэтгэлийн хор тайлагдж байдаг. Тэгээд сайхан инээдтэй анаатай байхад одоо бас сэтгэл биеийг эрүүлжүүлж байдаг. За иймэрхүү сайхан юмнууд байгаа шүү. Хооллохдоо бас анхаарах зүйтэй байхаа гэж бодож байна. Тэгээд 6-ад нь аваад хэлэх юм бол шинжлэх ухаанаа үндэслэлтэй хоол хийгээд өөрийн гараараа хийгээ. Тэгээд багаар олон удаа идэх тогтсон цагтай, тогтсон газартай тогтсон хэмжээтэй тийм хитэн нотны тааруулаад удаан ажиллаад идэвэл одоо эрүүл мэндэд их хэрэг болно гэж би бодож байна. Тэгээд одоо ийм сайхан хэвшил дадгалыг хүүхдүүдтэй одоо тийм заншуулах хэрэгтэй, зуршуулах хэрэгтэй байгаа юм аа. Өглөөгийн хоолыг бол хаантай адил тансаг идэ гэж байгаа юм. Өдийн хоолыг бол найз нөхдөд өргөж байгаа юм шиг одоо тааруухан байвал болчихно гэж. Оройгийн хоолыг бол дайсандаа өгж байгаа юм шиг тийм өлсгүүл байвал болчихно гэж. Ийм одоо ухаануудыг ойлгуулах зүйтэй. Тэгээд энергийн хэмжээгийг л тэнцүүхэн барих хэрэгтэй. Энерги ихтэж болохгүй. За 7-д нь аваад хэлэх юм бол одоо бид нарын одоо шүлс бол их чухал юм байгаа. Тэгээд удаан ажиллаад залхитаар одоо шүлс болоод энэ хоол хүнс чинь хоорондоо ингээд нийлээд нэг
өтгөн шиг зүйлийн бодис болно шүү дээ. За тэгтэр юм бол ходоодны шингэлт ходоодыг хамгаалахад одоо маш сайн үйлдэл үзүүлж байгаа юм. Ерөөсөн бид нар бол тийм хурдан жалжаад хам хүм залхихтаар чинь байж та тархичин мэдрэхээс өмнө гэдэс чинь бүр зүдийтлээ идчихэж байгаа юм. Ингээ энерги хитэрж байгаа юм. Нэг ам хоолыг ер нь бол 20-30 удаа л ажиллаж зөвлөж байгаа. Нэг удааны хоолыг 30 минутаас доошгүй хугацаанд идэж явах хэрэгтэй. Бити хурдан идэж байгаарэ. За ийм зүйлд анхаарах хэрэгтэй. Би сая шүлс ярьж байсан шүү дээ. Шүлс бол одоо хүний эрүүл мэндэд маш их чухал холбогдолтой зүйлс байна. Тэр дотор бол анхны тийм одоо хоолыг боловсруулах эсвэрийн төрөл байгаа, дотор нь уургийн төрөл байдаг, одоо иммунитийн уур гэж хэлж байна шүү дээ. Одоо дархлаа сайжруулах бодис байгаа. Тэгээд дотор нь бас эрдэс бодисууд байдаг. За тэгээд эдгээр нь бол бидний аман хөндий улаан хоолой, тэгээд ходоодны салсад бүрхөвч 12 нуглуур гэдэгс хүртэл одоо биднэрд одоо хамгаалах үйлдэл үзүүлж байдаг. Энд бол энэ хоол хүнсэн дотор байгаа зарим зүйлсийг задруулахаар барахгүй бактериудын алах, дархлаа сайжруулах бодис нэн одоо сүүлийн судалгаан дотор бол бас зарим зүйлийн хорт хавдрын үүсгэх бодисыг задалдаг гэж байгаа юм. Иймээрээ бас хорт хавдрыг эсэргүүцэж болох юм байгаа юм. Тэгээд одоо сүлсэн бол байнга залгиж байгаарэ. Одоо мөөрсөн хоолоогоос гарч ирж байгаа тэр шингэн бодисуудыг бол одоо нойлмож байгаа тагш нь хайж байгаарэ. Ер нь бол сүлсэн залгиж одоо мөөрсөн хоолоогоос гарсан одоо бодисуудыг бол гадагш нь хайж байгаарэ. Тийм ээ. За 9-т нь бол мацаг барих бол их чухал юм аа. Мацаг барина гэдэг бол одоо нэг болвол цагаан хоолтой бай гэсэн үг. Одоо махнай төрлийг битгий гэсэн үг. За бас бол бүрэн мацаг барина гэх юм бол ерөөсөн ус юм уу одоо түүхийн ногооч юм уу жаахан жимс иднэ л гэсэн үг. Өөр юм идэхгүй гэсэн үг. Эдгээр бол одоо хаяадан 7 хоногт нэг удаа мацаг барьж ивэл энэ тарган хүмсүүдэд одоо маш сайн үйлдэлтэй шүү дээ. Ер нь тэгээ мацаг барина гэдэг чинь бол шингээлтийн системыг амруулаад түүнээ дараасыг хөнгөлөөд дахин сэргээлтэд нэг чухал үйлдэл үзүүлж байгаа юм. За нөгөө нэг талдаа авч гэлэх юм бол биеийн дотор хоригдлсан энэ хорт бодисуудыг гадагшлахад чухал үйлдэл үзүүлнэ. Тэгээд тархинд сэтгэлд өгөөд одоо энэ системуудын хоорондох үйл ажиллагаанууд юм уу зарим одоо унтаж амраад ажил хийхгүй байгаа эрхтнүүдийг одоо ажилуулахад одоо их чухал үйлдэл үзүүлж байгаа юм аа. Ер нь мацаг барихыг бол нэг удаана цэвэрлэлт, сэрээлт дахин одоо төлжүүлэх, эрүүлжүүлэх явцаа гэж байгаа юм. Ер нь бол хүүхдүүд бол мацаг барих шаардлага байхгүй л дээ. За тэгээд биеийн хүнд хэтэрсэн бол одоо ногоо цагаа юм уу эрдэс бодис витаминыг нөхсөн суурин дээр бол мацаг барьж болох юм аа. Ингээд хооллох суурь гэдэг бол бас олон талын юмыг харуулсан бахаа гэж би бодож байна. Тэгээд одоо ийм нэг сайхан хэвшил, зуршилтай, туйлтай, боловсралтай ингээд хоол идэх бол бас нэг хүнээ эрүүл мэндэд нөлөөлөхөөр барахгүй энэ хүнийг бас нэг талаас нь харуулж өөрийг нь зөв авч явж байгаагийг харуулах байхаа гэж бодож байна. За баярлалаа. Энд хүртэл ярья.